Сайн байцгаана уу? IELTS reading стратегиудыг ярив. За, IELTS reading task-ийн формат нь 3 текстээс бүрддэг. 3 текст нь 2700 хүртэл хүүхтэй. There are 3 passages, not more than 2,700 words. Each passage will be around 900 words, not more than 900 words. Тэгэхээр нэг текст нь 900 болон 900-аас бага хүүхтэй байна гэсэн үг. There are 40 questions and 1 mark each. Нийтдээ 40 асуулттай. Тэгээд асуулт болгоно нь 1 оноотой. Тэгэхээр нэг текстийн дараа 13-аас 14 асуулт явна гэсэн үг. You will be given 60 minutes and you should spend 20 minutes for each passage. 60 минут өгөгдөнө. Тийм болохоор нэг текстийг уншаад асуултууд нь хариулахад 20 минутыг зарцуулах хэрэгтэй. За тэгээд өөртөө цагаа зохицуулах хэрэгтэй. Ягаад вэ гэх юм бол 20 минут боллоо. За дараагийн текст рүү ороорой гэж хинч хэлэхгүй учраас өөрөө цагаа зохицуулна. Энэ маш чухал. За тэгээд listening testтэй ер нь бол адилгүй. No extra time for transferring your answers. Listening test дээр болохоор 10 минут дараа нь өгдөг. Хариултын цаас руу шилжүүлэхэд reading дээр болохоор ямар ч тийм extra time байхгүй. Тэгээ difficulty progresses гэдэг нь listening testтэй ер нь адилхан. Эхлээд хамгийн амархан текст нь яваад сүүлчийн нь хамгийн хүнд болоод явна гэсэн үг. За, question types, асуултын төрлүүдийг ярив. Multiple choice questions гэхээр олон сонголттой, short answer, богинохон хариулттай, completion and matching гэхээр нөхөх болон холбох, yes, no, not given or true, false, not given гэхээр тийм үгүй, өгөгдөөгүй, эсвэл үнэн, худал, өгөгдөөгүй гэсэн төрлийн асуултуудтай. Labeling and classification гэдэг нь шошиглох болон ангилах гэсэн ийм асуултын төрөл байдаг. За, reading skills. Энэ reading тестийг хийхийн тулд тодорхой чадрууд хэрэгтэй байдаг. Нэгдүгээрт нь skimming and scanning. За, scanning гэдэг нь болохоор scan хийж байгаа юм шиг ер нь ингээд гүйлгээд харчна гэсэн үг. Ер нь гүйлгэж хурдан унших хэрэгтэй. Одоо 60 минутанд 2700 үгийг уншаад тэгээд 40 асуултанд хариулна гэдэг бол бүх текстийг уншиж чадахгүй гэсэн үг. Тийм учраас хурдан унших, гүйлгэж унших хэрэгтэй. Хоёрдугаарт нь understanding main ideas буюу хамгийн эхлээд текстийнхээ утгыг нь ойлгох хэрэгтэй, гол утгыг нь. За, гуравдугаарт нь болохоор reading for detail буюу детальчилж бас уншиж ойлгох чадвартай байх хэрэгтэй. Дөрөвдүгээрт нь болохоор understanding opinions. За, текстүүдэд заримдаа хүмүүсийн үзэл бодлуудыг оруулсан байдаг. Одоо энэ хүн ингэж бодож байна гэхэд нөгөө хүн өөрөөр бодож байна. Энэ хүмүүсийн үзэл бодлуудыг нь ойлгох чадвартай байх хэрэгтэй. За, ерөнхий стратегиудын талаар ярив. Нэгдүгээрт нь study questions, underline keywords гэхээр эхлээд асуултуудаа хараад тэгээд түлхүүр үгнийхэн доогуур нь зурчуулсан. За, тэгэхдээ мэдээж текст ингээ хүрээдэрлээ. Текстийнхээ гарчгийг нь харах хэрэгтэй. Тэгээд эхний өгүүлбэрийг нь унших хэрэгтэй. Ер нь main idea нь юу байна гэд. Тэгтээ текстээ бүгднийг нь уншихгүйгээр шууд асуултууд руугаа очиод түлхүүр үгнүүдийн доогуур нь зурна гэсэн үг. Түлхүүр үгнүүдэд юу орох вэ гэхээр оногцсон нэрүүд орно. За, тэгээд юуны тухай ярих байгаа одоо books номнуудын талаар яриллаа гэж бодоход ном гэсэн үгнүүдийн дугаар зурдаг ч юм уу. За, secondly, do task of matching paragraph heading гэхээр за, хэрвээ параграфт гарчиг өгөх тийм холбох таск ирэх юм бол тэрийг нь хамгийн түрүүд хийн. Яагаад вэ гэх юм бол параграфуудад гарчиг өгнө гэдэг чинь өөрөө энэ текстийн гол утга санааг нь ойлгуулчихна гэсэн үг. Тийм учраас хамгийн түрүүнд энэ таскыг хийх хэрэгтэй. За, хэрвээ ийм таск байхгүй байх юм бол 3 дугаар шатд руу очино. Find general idea by reading introduction and summary гэхээр гол утга учирыг нь ойлгохын тулд текст рүүгээ очиод introduction-ыг уншаад хамгийн ихний параграфыг уншаад хамгийн сүүлийн параграфыг бас уншвал зүгээр. За, яагаад вэ гэх юм бол одоо бичиж байгаа хүн нь мэдээж эссе бичих, нийтлэл бичих тийм арга барилаар бичиж байгаа. Тэгээ ихэнхдээ тиймэрхүү юм бичиж байгаа хүмүүс эхний ээлжинд одоо юу бичих байгаагаа тайлбарладаг. Тэгээ сүүлийн юунд нь болохоор юу бичснээ тайлбарладаг. За, тэгээд
skimming and scanning буюу гүйлгэж унших арга ашиглах хэрэгтэй. Тэгээ параграфуудын эхний өгүүлбэрүүдийг нь юу нь уншчихад тэр параграф нь юу гэсэн утгатай параграфыг гэдгийг юу нь бол ойлгочдөг. За дөрөвдүгээрт нь болохоор identify information needed and then read in detail гэхээр одоо асуултууд руугаа очиод ямар мэдээлэл дутуу байгааг нь тодорхойлоод түлхүүр үгээрээ яг тэр текстийнхээ унших хэрэгтэй байгаа газраа тодорхойлоод тэгэнгүүтээ тэр газраа детальчилж унших хэрэгтэй. Детальчилж уншаад тэгээд хариугаа олох хэрэгтэй. За completion question type буюу нөхөх ийм асуулт ирэх юм бол яаж хийх вэ? Firstly, find information missing. За нөхөх даалгавар дээр ер нь бол хөвчлэн ийм summary буюу нэг параграф өгдөг. Эсвэл зүгээр нэг өгүүлбэр өгдөг. Тэгээд аль нэг үг нь дутагдсан байдаг. За энэ дутагдсан үг нь verb байна уу, noun байна уу, adjective байна уу, adverb байна уу гэдгээ хамгийн түрүүнд тодорхойлох хэрэгтэй. За тэгээд дараа нь түлхүүр үгнүүдийн доогуур зурх хэрэгтэй. Тэгээ өгүүлбэр ер нь юу хэлэх гээд байна гэдгийг нь ойлгох хэрэгтэй. За хоёрдугаарт нь use words from passage гэхээр ер нь бол текстэнд өгөгдсөн үгийг нөхөх хэрэгтэй байдаг. Текстэнд өгөгдөөгүй өөрөө зохиож нөхнө гэж юусэн байхгүй. За гуравдугаар нь болохоор if you cannot find the answer, do the next one гэхээр за нэг үгээ нөхөж чадахгүй байлаа гэж бодоход дараачих руугаа гэлс яваад дараачихаагаа олоод ингээд байж ах хэрэгтэй. Нэг юм дээр гацаж цагаа өрөх хэрэг байхгүй. За дөрөвдүгээрт нь answers must be logical and grammatical гэдэг нь болохоор мэдээж текстэнд байгаа логиктой адилхан байх ёстой. Хариулт чинь тэгээд grammatical гэхээр дүрмийн алдаа байхгүй. Тэгээ бас үг үсгийн алдаа байхгүй байх хэрэгтэй. За yes, no or true, false, not given гэдэг ийм асуултанд яаж хариулах вэ? За true болон yes гэж хариулмаар байвал энэ нь яг текстэнд байгаа санаатай 100% таарж байвал yes эсвэл true гэж хэлнэ. За no, false гэх юм бол яг энэ текстэнд байгаа факт буюу санааны яг эсрэг нь байх юм бол no болон false гэж тавина. За not given гэдэг нь болохоор текстэнд юусоо байхгүй мэдээллийг not given гэж тавина. За not given дээр нэг алдаа яагаад юм алдаа гардаг вэ гэхээр за giraffes have long necks буюу жирафууд одоо анаашууд маш урт хүзүүтэй гэдэг өгүүлбэр байлаа гэж бодоход текстэнд жирафын тухай ярьж байгаа ч гэсэндээ жираф яг урт хүзүүтэй гэж ороогүй байх юм бол үнэн байлаа ч гэсэндээ not given гэж тэмдэглэх хэрэгтэй гэсэн үг. За matching and multiple choice questions буюу холбох болон олон сонголттой асуултуудад яаж хариулах вэ? Firstly, underline keywords. Эхлээд мэдээж түлхүүр үгнүүдэд доогуур нь зурна. Secondly, look for synonyms and parallel expressions. За ийм холбох болон олон сонголттой асуултуудад ер нь яг текстэнд байгаа үгийг ашигладаггүй. Синоним буюу адилхан үгнүүд эсвэл parallel expressions буюу зэрэгцээ утгатай үгнүүдийг ашигладаг. За тэгээд тийм үгнүүдийг ер нь их сайн мэдчих хэрэгтэй. Тэрийг баяжуулахын тулд www.thesaurus.com руу орж болно. За 3-дугаарт нь болохоор questions may not be in the same order as text гэхээр яг энэ холбох болон олон сонголттой асуултуудынх нь нөгөө нэг дараалал нь яг текстийн дараалалтай таарахгүй байх боломжтой. За нөхөх асуултан дээр болохоор ихэнхдээ текстийн дараалалтай таарж идэг. За dealing with unknown words. Текстэнд мэдгүйг таарлаа эсвэл асуулт нь мэдгүйг таарлаа гэж бодоход хэрхэн үгийг ойлгох вэ гэхээр аль болох ингээд тааварлахыг хичээх хэрэгтэй. Тааж болно. Одоо хажуу талд нь байгаа үгнүүдийг ашиглаж агаад guess meaning using adjacent words. За scientific terms are usually explained гэхээр одоо шинжлэх ухааны тухай артикл нийтлэлүүд бас орж ирдэг. Ийм үед одоо жишээ нь хэцүү ийм шинжлэх ухааны үгнүүд ашиглалаа гэж бодоход тэрийг ихэвчлэн тайлбарлсан байдаг. Тийм учраас
тэрэнд бол санаа зовох хэрэг байхгүй. Ягаад гэвэл IELTS-ийн шалгалт нь англи хэлний мэдлэг, англи хэлний чадварыг чинь одоо шалгаж байгаа болохоос биш шинжлэх ухааны мэдлэг ч юм уу тиймэрхүү зүйлийг шалгаагүй гэсэн үг.